Хүмүүс энэ хамрыг угаахад юус ач холбогдолгүй юм. Бүр гайхамшигтай. Хамар бол тамины ухамсарын үд. Ухамсарын үд. Ухамсар дээр ямар нэг юмыг өөрчлөх, зөвөр хүлээж авах, танин мэдхийн тулд энэ хамар завар онгорхой байх ёстой. Одоо бодоод үзэлтэй дор хаяж бидний амаар идж байгаа бидний хоол хүнс байна. Мэдээж чухал. Түүнээс илүү чухал юм гэхээр амьсгалын зам. Бид нар хоолгүй 1 хоног тисэж чадна. Гэхдээ амьсгалгүй 1 цаг ч болж чадахгүй. Тэгээ энэ үнэнийг бол мэдчихэж энийг ерөөс цэвэрлэхгүй. Энийг бол ингээд зориултын энэ уусмал зориултын савн байдаг шүү дээ. Энийг болон цэвэрлэх юм хэцүү биш. Савгүй ч гэсэн цэвэрлэж байна. Тэгээд энийг ерөөс цэвэрлэхгүй шээс хүүхдүүдийн хамар асар их битүү байна. Одоо бодоод үзэлтэй хүчил төрөгчийн тусламжтай хоол чинь задарч байгаа. Тийм учраас таны хамар хоол идэхэд онгорхой байх ёстой. Гэтэл хамар битүү байгаадах юм. Хоол дутуу задарна шүү дээ. Эндээс өрөвсөл үүсдэг. Одоо бид нар сүүлийн өрөвслийг авах ярьж байгаа шүү дээ. Яаж үүсдэг юм бэ? Тэгэхээр хамар битүү байх юм бол бас өрөвсөл үүсгэхний шалтгаан болдог. Энэ хамрыг онгойлгоод өгөөч. Зарим нь бол яг механик гэмтэл байна. Ингээд нумраад нэг тал нь бүрэн дарагдаад ингээд амьсгал агаарчлалт нь 10-20% та болсон юм хамрууд байна. Гэтэл ингээд зүгээр бийжиж ямар гэмтэлгүй ээжиж дотроос саст маст хамаг юм нөхөөцсөн ингээд таглаа хийцэн бас юм хамрууд байгаад их. Угаад цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Хамар онгорхой байж гэмээр бид нар идж байгаа хоолоо бүрэн задлж дийлнэ. Хэрэг хүчил төрөгч дутуул байгаад бидний хоол дутуу задарнаа. Эрчим хүч дутуу үүснэ. Энэ бол хамгийн чухал зүйл шүү.